Дэлхийд дахин 1952 оноос эхлэн олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 6 дугаар сарын 1-ний өдөр тэмдэглэж ирсэн түүхтэй. Манай улсын жил 67 дахь жилдээ олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг төв талбайдаа тэмдэглэж байна. Манай улсад 1996 онд хүүхдийн эрхийг хангах тухай хууль батлагдаж 2016 онд хүүхдийн эрхийн тухай, хүүхд хамгааллын тухай, гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай бие даасан хуулиуд батлагдсан гарснаар хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчин бүрэн утгаараа бий болсон юм а. За өнөөдөр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийслэлэн засгийн газрын тэргүүнүүд баярын мэндчилгээ дэвшүүллээ. Энд чинь ирсэн аав нартаа, ээж нартаа, үр хүүхдүүдтэй хамгийн сайн сайхан бүхнийг өсөө өрөө. Аз жаргалтай, аз хэмэртэй, сайн сайхан амьдрахын үлцээтэй сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье. Баярлалаа та бүхэндээ. Эхчүүд, за анги хамт олон сургууль, цэцэрлэгийн сургууль хүмүүжүүлэгчдийн бүгдийнх нь оролцоог хангаж хүмүүр оролцож байж, хүн бас одоо анхаарал хандуулж байж хүүхэд багчуудынхаа эрхийг хамгаална. Тэгээ энэ хүүхэд багчуудын баярын өдрийг тохиолдуулаад нийслэлийнхаа ээжүүд, эгчүүд, хүүхэд багчуудаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсээ өрөөё. Манай улсын нийт хүн амын 34.6% 18 хүртэлх насны хүүхэд багчууд эзэлж байна. Тэдний эрх олон талаар зөрчигдөж, зам тавирын осол аваар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд багчуудын тоо жилд хэдэн мянгаар тоологдож байгаа. Тиймээс хүүхдийн эрхийг хамгаалах энэ өдрөөр дан ганц баяр гэдэг утгаар биш, нийгэмд гэр бүлд, сургуулийн орчинд хүүхдийн эрхийг бодитоор хамгаалахад анхаарах нь чухал гэдгийг энэ үеэр онцолж байлаа.